урлаг бол маш том хүчтэй зэвсэг. Би нэг баян хэлдэж штэ тэ. Хизээ нэг өдөр урлаг энэ улсыг аварнаа л гэддэг. Би нүгэнд бол маш хэтгэлтэй байдаг. За үзэсгэлэн маань их сайхан амжилттай болж байна. Тэгээд 7 жилийнхаа бодож байсан уран бүтээлээ хийгээд үзэгч түмэндээ тойллууллаа. Ямар ч хүн тасрахгүй байна. Их хүн ирж үзэж байна. Их ч хүн ирж үзээсэй гэж бас бодож байна. Ирчээд үзчээд дахин ирж үзэж байгаа хүмүүс байна. Бас ямар их детальтай зураг вэ? Ямар их дүрстэй юм бэ? Эний ч мөрөв дахин үзэхгүй бол ерөөсөө болохгүй юм. Бүр тарих хүлээж авч дийлэхгүй байна гэдэг. Нэг бүсгүй бүр үзэсгэлэн дээр бүр үзээд бүр нөлөөсөн гарч явагдсан. Яасан бэ гэдгсэн чи бүр чи ямар их юм ингэж бодож сэтгэж ингэж ямар их дүрстэй зурд юм бэ? Чи өөрөө ийм амар ингэж тарих чинь бүр яаж тест юм бэ? Миний бүр ингэ харж байгаа миний тарих бүр дисгүй шүү дээ яваад байгаа байхгүй. Тэгээ бид нар ямар новшин нэгэнд амьдраад байгаа юм бэ гэсэн. Нэг бүсгүй бүр үйлцэн явчихсан. Тэгээ ялангуяа тэр нэг дахиад онготгоос өмнө гэдэг зургийг харж чадвар. Миний бүтээлийг харахад бол маш их юу байгаад байгаа л да. Дүрслэл те. Жишээ нэг зурган дээр хэлэл 400-500 хүн байх жишээтэй. Нэг зургийг би бүр нэг бүтэн жил зурхад жишээтэй те. Эдгээр чинь дандаа юм олонний танил бодит хүмүүс болохоор одоо нэг жоохон л буруу зурхад л тэр хүн жишээ нь өөр хүн болох жишээтэй те. Бодит түүхүүнийг адилхан зурах гэдэг чинь бас тийм амар хоол бас биш л те. Йоо шантрах үе зөндөө шүү дээ. Маш их байна. Хинт чирэггүй юм шиг санагдаал. Урлан дамжижгүйгээл найзынхаа жижигхэн өрөөнд хүртэл очиж зураал. Тэрнээсээ буцаж хөөгдөөд фото дамжиж хэсээл. Гэхдээ хаа гацсан газар ал зургаал зураад л явж исэн. Тэрний үр дүн маань одоо гарчаал байж байна. Тэгэл сүүлдээ би энэ нийгэм хинт чирэггүй юм байна гэл бүр яг амиа орлох гол яг бүр ингээл нулимсаа ингээл барайл. Тэгэл яг хоо ингээл миний амьдралыг үзэх үзэл зовлон жаргал бүх юм чинь ингээл биерээр тархинд нь бий болоод биерээр дамжиж гарсан бүтээлүүд л байна да. Яг иймэрхүү чанартай сайн үзэсгэлэн бас тийм их гардгүй л дээ. Ингээл шударгал хэлье. Маш ховор гардаг. Заашгүй үзэх ёстой үзэсгэлэнгүүдийн нэг гэж би одоо өөрийгөө бас голлогоо тэр хэлчихье. Хоёр дахь юм бол энэ бас цаг хугацааны хувьд бас маш их хугацаа орсон. Хүний 7 жилийн хугацаа бол бас тийм тоглоом биш шүү дээ. Тэ? 7 жилийн хүч хөдөлмөрөө цаг заваа амьдралаа хүртэл золиослон байж, гэр бүлээсээ салан байж, бүх юмаа золион байж, тэ? Хийсэн уран бүтээлүүд байгаа. Бүр жишээ нь бүр байр авах хэмжээний мөнгөө хүртэл би энэ үзэсгэлэндээ зориулчихж байгаа хэрэг. Одоо ингээл би ор хоронгуул явж идэг тийм зураач. Ирээл үз гэж л хэлээ. Ирээд үдсэн ханаа харин та харамсахгүй юу гэдэг таны л одоо асуудал. Би бол итгэлтэй та харамсахгүй. Үнэхээр пүүл мэдрэмжийг аавна. Магадгүй 100 хүний 10 ойлгож магадгүй шүү. Магадгүй 100 хүний 1 хүн ойлгосон байсан ч болно, тэ? Анх яг ухаан орсон цагаас л зураач болно гэж явсаар байгаа л одоо өдий хөрчихсөн. Тэгээ яг одоо зураач боллоо гэж би бас бардам арайч хэлж чадахгүй байна. Айж энэ хүнээс зураач болох гэж тэмцэж яваа хүн гэж хэлье. Тэгээд харин миний өмнөөс шантарч ирсэн маш олон хүмүүс байгаа. Жишээ нь манай ихч ёо чи ингэж явж байгаа. Ингээд ядуу зүдүү амьдарч байхаар чи барилга дээр нэг ажиллаат. Барилга дээр ажиллаач гэдэг ч юм уу. Маш стресс сэтгэлтэй ийм үгэнд юу яриад байгаа юм би чи өчнөө олон жил хөдөлмөрлчөөд одоохон би хөдөлмөрийнхөө үр шимээ өртөх гэж байна. Бити ингэлтэй ч гэдэг юм уу. Ер нь бол мөнгө хөөдгөл дээ. Урлагийн мөнгө хөөл гэх юм бол биштэй л эхэлж байгаа. Мөнгө бодож зураг зурж байгаа. Мөнгө бодож урлаг хийж ивэл өөрийгөө алдаж байгаа нь шинжилтэй. Хинт ч худалдахдахгүй байх хэрэгтэй. Яг нь миний зургийг хэн битээ аваасаа гэж би бодсон бэ гэвэл улгаач тул зарахгүй. Үзэсгэлэнгүүд бид нар би урилга тараагаа байж илаа. Тэгсэн чинь нэг хүн би таньдаг нэг хүн байгаа. Гэтэ тэр хүнийг нууцлж таньдаг хүн байгаа тэр гэд хэлсэн чинь би хэлсэн шүү. Өө наа чи манай энэ улсыг сүрүүлж хулгаач шүү. Би наа хүн чи урилга өмөргүй. Гэт шууд гэсэн. Ер нь бол альва одоо тийм одоо болохгүй байгаа улсын ямар нэгэн болохгүй байгаа идэ бэрийг уран бүтээлч шахаж өгдөг л дөө. Одоо кино урлагаар
тий дүрслэг урлагаар хөгжмөөр гэх мэтлээ. Одоо жишээ нь дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө нэг Ленинград бүсэлтэнд ороод нөгөө хүн хүнийхээ махыг идэх хэмжээнд хүртэл өсөглөн нэмэгдээд бүр гутлаа хүртэл чанж идчихсэн түүх байгаа. Тэгэд нөгөө нэг Дмитрий Шостакович гэдэг хөгжмийн зохиолч тэнд бүсэлтэнд байсан. Яг тэр үед хөгжмөө зохиосон. Хөгжмөө зохиосноор ингээд ард түмэн ингээд босоод ирж байгаа байхгүй. Дахин сэргэлт авчиж байгаа. Ганцхан хөгжим, ганцхан кино, ганцхан зураг магадгүй энэ ард түмний сэргэн мандалтыг өгж магадгүй байхгүй. Энэ шудраг бус байдлын төлөө бол ингээд мэдээж ингээд уран бүтээлчийн өмнөөс ингээд байд сууж чадахгүй байхгүй. Уран бүтээлээр хашгирж үзлээ. Өөрийнхөө амаар хашгирж үзлээ. Тоохгүй. Манай ард түмчин бас өвөл хүүтнийг ажрахгүй нэлээд чагслаа. Тэгээд би нэг дуу хоолоогоор хашгирж яхаар бас ер нь постэр хийгээд өөрийнхөө мэрэгжлийг ашиглаад нэг хашгираад үзүүл яасан ингээд постэр хийсэн. Постероор хашгирж эхэлсэн. Постэр бол бас нэлээд хүчтэй зэвсгүүдийн нэг байдаг. Тэгээд яг хоо зураачтаа жагсаал нэгдий гэсэн постэр хийсэн. Мэргэжлийн хүмүүсүүдийг жагсаал нэгдий гэдэг постэр хийгээд манай зураачд маш идэвхтэй оролцоод тэгээд ард түмнийг ингээд жоохон мотивац авсан тийм нэг жоохон перформанс хийсэн. Тэрийг ингээд үзсэн хүмүүс маш их одоо мотивац авсан гэх юм уу? Гэвчиг тагнуулын газраас намайг одоо нэгсэн худлаа яриад, уцаар яриад зургийг чи худалдаж авах юм аа гэдэг. Одоо яхахтай нэг ядуу зураачтай тоглолт хийж штэ. Ядуу. Тэгээд нөгөө нэг зураг зарчлах хүсэлтэй тэгэл гэрээ заагаад өгсөн гэвчиг тагнуулынханд гэрээ заагаад өгчихсэн байсан. Тэгээ удалгүй эргүү 2 цагта орж ирээд энэ построо устгах гэдэг шаардлага тавьсан. Тэгээд би арчилсан нийгмийн хүн би устгамааргүй байна гэсэн чинь үгүй энэ построос чи маш их хүн цуглаад байна штэ гэсэн. Тэгэхээр би үгүй постэр тавьшээ. Энэ Монголын ард түмний амьдрал ядуу байгаа болохоор хүмүүс цуглаад байгаа байхгүй даа гэж хэлжсэн. Тэгээл нэг хүмүүсийг барьж хордог. Ерөөсөө тийм юмар л айлгаж далаалгадаг. Одоо энэ юм зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ улс чинь миний хэлээд байгаа нэг мөсөн бол мөрөхөд бэлэн болчиход байна шүү. Ер нь бол ингээд айлын гэрт ирээд устгах гэдэг шаардлага чи өөрөө зарнал хийлээ байхгүй. Маш их ингээд сэтгэлийг өмүүлчихэж байгаа байхгүй. Ингээд тийм хүнийг айдас давтуулж гин тий чаашд ингээд нэг анхаарал төвлөрлийг ингээд байхгүй болгочих чинь. Энэ бол маш бүдүүлэг шүү. Энэ бол арчилсан улс. Хүн болгон чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Бид нар яг юм болгоноос л айгаад байна л да. Бүгд л айгаал. Айсараа бол үдий байдалд хүрчлээ. Өшөө чаашд айх юм бол тэгээд эннээс илүү зовлон хүлээж байгаа шүү л гэжлээ. Одоо тэг яг биерээ биш магад биерээрээ тэмцэе гэж бодож байна. Биерээрээ тэмцсэн өтний нөх гэдэг үзэсгэлэнд мань маш их хүн ирж үзээсэй. Ухаарл аваасаа тэмцээсэй гэж хүсэж байна.